spaghetti, curry, нүүнэ pancake, chicken nuggets. Буудлын view бол нэрээ. Лаачин дөө. За бид гурав буудлаасаа гараад ийшээ нэг онсен байдаг гэнэ одоо усанд ордог. Одоо манайхны хэлдгээр одоо саун маяг юм уу да. Тэгээ Японд энэ годомж нь бүр шүү дээ. Амар цэвэрх юм. Бүр цэвэрхэн газарч бүр ширхэх чог алга. Яаж юм цэвэрхэн байдаг вэ? За энэ бид орох гэж байгаа public bath center. Asakusa Center. За бид гурав орчоод гараад ирлээ. Сөлөх юм аваагүй. Бид гурав орчоо гараад ирлээ. Өстө час халуун байдгийн байна. Нэгүнийг би халуун саунд нь оруулж биш халуун усанд нь оруулж чадсангүй зүгээр шүршчээд гараад ирлээ. Над бол амар таалагдлаа. Чи хөөхд уурсан юм чи. Тэгээд би тэр халуун усан руу н орж чадсангүй. Тийш ороо суул бүр амар алжаал тайлах юм шиг байна. Үтсэн гоё ялаа. Энэ болохоор зөвхөн нэг юм жижигхэн юм дүүргийн юм савн бараг манай Монголоор халуусны газар тий. Тэгээд доторх нь аюу гоё юм байна. За одоо бид тэдний дэлгүүр орж уух юм авч хайрлаа. Унтлаа. Төвлөр унтахгүй унтахаас хайран байна нэ. За тэгээд маргааш уулзцгаая. Уул хүүхдгөө ирсэн бол тэгээд бид тэр ингэ шүдэнгөө явах байлаа. Дааж одоо юунэ ядарч ийн унтцгаая. За манайхаа Японд бас энэ лаанд унд юм биш үү? Хараа. Жижигхэн газар байдаг юм байна. За сауны дараах снэк би Хаgendazын Эрестэй зайнаар авсан байна. Cheesecake тэм авсан байна. Mitsuya cider авсан байна. За энэ corn soup-ыг маргааш нэгнүүд үзүүлэе гэж бодоод байгаа. Mango sparkling унд авсан байна. Крем, креп авсан байна. Төгөлдрийн зармаг идсэн байна. Нэгүнээ нэр болоцолтой сууж байна. Гоё юм байна. За тэгээд өнөө өрөө нэг гоё чийл өнгөрөнөө. Өдөөнийхөө бичлэгийг үзэж гин. Бай. За өглөөний мэнд Токио. Өглөөний мэнд юу дээрээ? Хаяа гозаймас. Хаяа. Ваяо. Юу гэдэг үлээ? Өөр юу гэдэг үлээ? Өөр үг байна. Коничива. За одоо өглөөний 8 цаг өнгөрч байна. Бид гурав гоё юм итгэе явж байна нэвэр. Энэ бага газраас үзье гэж бодлоо гоё. Сүм гоё гарден мардантай юм байлээ. За тэгээд 8 цаг бас бөхчин байна. Нилээ халах юм шиг байна. Манай нэг газар харсан гэсэн тэгэд очиод итгэлэх та. Бодолт аягүй гоё онлоо. Аягүй тухтай ялаа. Япон орнуудтай гоё юм аа. Ингэж ороод засвал надад үнэхээр таалагдчихээн. Тэгээ усанд ороод унсныг хэлэхгүй бүр. Нам унтлаа. Нэгүнээс гэсэн бараг намуудад өөрөөр нэг жоохон тэгээд мэмэдэд сэргшивдээ. Яг та нарт Японы гудамжийг харуулъя. Айгуу цэвэрхэн. Бид нар ч нэг хотын төвөөсөө гадаа байгаа болохоор юм жижигэн байшин гуттай. Айгуу цэвэрхэн л юм байна. Тэгээ одоогийн сэтгэлдлэр төвлөр маш сэтгэл хангалуун байгаа. Би одоо төрөнд орж ижил алан барах гэдэг. French toast, egg sausage with pancake, banana, Nutella. Энэ темпс мэмсгийн сэр үлсээд байгаа юм.
гэж бүр. Ороо усан ороод байгаа байж. Японы Uniqlo айгу сонирхолтой ингээд гутлаа тайлж орд юм бэ. Тэгээд ийм хувцас өмсгтэй энийг зүгээрээ гэсэн нэг бодог болохгүй гэж тулд. Тэгээ ийм юпг шиг ийм гоё шорт байна. Яг Япон. Тэгээ энэ цагаан цам зугаасаа би аав гэж бодчихсон цагаан бодлог. Энэ шортын яг уу. Тэгээ ийм саарал юпг бас байна. Энэ ч ингэж өмсдөг багтай жоох сонирхолтой. Юу өмссөн юм шиг юм шорт нэг юм байна. Нуу бол аягүй гоё яасан би өмсөж шалсан харагдав. Тэгвэл яг өмсөж утсчихсан юм. Одоо тэгээ би энэ хар балаж яа гэж боддог. Энэ бас аягүй гоё гэдэг юм лээ. Тэгээ ийм саарал ноолор хослол ноолор нь жиштэй зүгээр юм зузаан хослол байсан. Тэгээ саарал нь жоохон сонир харагдаад байна тийм над дээр. Юу гэж бодчих. Юунэ? Тэtä. Баяр. Браво. Браво. 좋아. 원어. 오, 내 몸무게가 확 크지. 그래도 없어. 우시, 이랬지.
За манайха битүү нэг мод дотор явсаар л байна. Тэгээ би нэг гоё матча олж уух гэсэн чинь олддоггүй. Хаана гэдэг юм бол уул нь тэрийг л хайгаал байна л та. Тэгээ нэг гоё дэлгүүрийн дотор юм зах шиг заагүртэй гоё газар байна. Японы дээрээс хардах газар руу явж үзэх үгээ яриад байжлаа. Энэ бол миний матчаны газар хаана вэ? Тэр матчаг хүмүүс ууж үзээр аягүй гоё гэдгийгсэн байсан байхгүй юу? TikTok дээр тэгээд үнэ юм уу сайн мэдэхгүй байна. Гэтэ төлөө явж үзье. Энэ дах шиг байна. Одоо энэ матчыг би ууж үзмээр байна. The Matcha Tokyo гэд энэ matcha coconut premium matcha latte. Би соёй сүтээ бас уух дуртай. Матча лемонад, матча банана смути. Ер нь төрөл байгаа юм байна. Hello. Can I have matcha soy latte iced? За 950 yen болж байна. Бидний хайгуу ялттай юм шиг байгаа. Ямар ч сан матчаг нууж үзье. Би тэгээд сой амттайг авсан. Вау, matcha station барин араа. Аюугаар ич. Би ихтэй ингээд бэлдээ тавьсан матча айгуу дургу. Гэтэ яалтчгүй нэг ачаалттай газрууд болохоор матчануудаа заримдаа бэлдэж тавьд юм байла. Зарим нь болохоор шууд ингээд гараараа бутгаж мутгаад өгдөг юм байна лээ. Би өөрөө кофе шоптоо бол ийм гоё минималист загвартай юм. Амар гоё цэвэрхэн. Ямар ч илүү дутуу байхгүй. Тэгээд ийм мэдээж дэлгүүр дотор байгаа болохоор бас матча надад зарж. За тест хийж үзье. За миний матча вау өнгөн хараа. Амар ном харагч. Оо шик матча. Би тэгээ сой мэлтийг авсан. Яа. Гүн ногоо юуных нь амар амтч. Амар гоё матча. Тэгэн матча дуртай хүмүүсээс эднийхийг уугаад гоё. Тэг ингэдэм байна. Энд байдаг хүмүүс нь болохоор нөгөө тэрэгнэрээ тавьдаг баг юм сэнстэй давуу гуц тавьчих. Ингээ сэрвцүүлдэг гуц юм байлээ. Би тэгээ сая нэг хүүхдийн лүүр орж харж иж ойлгосон. Тэгэд удаан байх юм бол тэрийг тавьчвал амар юм байл шүү. Би 3 одоо 2-3 дараа буцах болохоор хэрэггүй юм байлээ. Одоо би тэд метронд суугаад нэг газар л явах чинь Японы метро амар жоохон ойлгоход хэцүү юм байлээ. Солонгосынх жоохон гайгүй. Японых дээр битээ нэг жоохон төөрөлдөөд хаашаа яаж явах вэ гэл. Oh my god. За hi guys. Японд ирсэн юм чинь мэдээж мочи амсахгүй болохгүй. Ийм гоё мочи 400 yen гинэ. Оо, хүүтэн байна. Хацлаа шүү. Яг жинхэнэ Япон мочи чинь ийм амттай байд юм шүү дээ. Мочи нь аюу гоё, текст нь аюу гоё юм байна. Дотроо red beanтэй. Тэгээд гүзэлзэгнтэй цуг хаацаад идэнгүүт амар гоё. Гүзэлзэгнийх нь эсэлтлэг байдал нь одоо энэ нэг мочитныхоо гурилтай нь аюу гоё зогсож байна. Даши амс. Гоё юм. Гүшээд өөр юм байна. Бусад газар мочи идчихснаас. Yes, гоё. Дараачих. За дараачих нь болохоор ийм энэ чи юу гэдэг вэ? Энийг юу гэдэг мэдэхгүй байна заяа. Гэхдээ гүзэлзэгнийг ийм 9 жигч дотор ингээд хороогоод хөлдөөцсөн нэг гүзэлзэг шиг харагдаж байна заяа.
Гоё юм байна. Би нэг тоодгүй байсан байхгүй. Үзээлцэг нь ямар гоё гашуун юм. Амар гоё гашуун гисэлдэгтэй. Гисэлтэн тэгээд жиглэмтэй ойлгохлоор аим гоё болт юм байна. Жаамста. Таадах юм. Халуун юм биш үү арай? Гоё юм. Би бас энийг амсч үзэж байгаа гоё юм. За явцгаая. Тэсээ жоохон амарж байгаа тэгээ гарч ирж байна. уншаад байгаа юм чи. 네 개를 약간 이어서가 있어요. 네 명이 넘었어요. Камбай. За би алийн дөрөв жамсгүй. Би тунагийн дөрөв жамснаа. Васабын дотроо байна. Жик япон суши идэгчи. Шүс хайлчи. 잡순 аюу гоё юм байна. Васабын дотроо яваад айгүй амар юм байна. За манайхан Шведэд ерөнхийдөө монголчууд швшигээр амьдардаг байхгүй юу? Энэ дээр үесэл тийм байсан. Одоо ч гэсэн швшигээр аягүй олон амьдралаа залгуулж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ би Японд ердөөсөө швши идэж үзэж байгаагүй. Тэгээ жинхэнэ аутентик цэвэр яг швши ямар байд амсч үзцгээе. Энэ хараа тунааг нь хараа. Ийм гоё фати, ийм өөхтэй ийм гоё тунаа байна. За ингээд шууд. Бүр вау гэсэн бол алга заяа. Окей. Аригато гозаймас. Макерел юм шиг байна тий. За бид хоёр болохоор 8 сеттэй. Тэгээд дээрээс нь 3 сетээр ингээд today special өнөөдрийн special-уудын захиалсан. Миний хамгийн их туршиж үзхийг хүсэж байгаа зүйл бол яалтчгүй Японы snow crab заяа. Сая тэгээд тэр тунаа нь бол бүр вау гэсэн юм бол ердөөсөө байсангүй зүгээр бүр үнэхээр гоё аманд ороо зүгээр шууд хайлаад алга болчихлоо заяа саяны тунаа бол би баг амталж юмцсангүй. Тэгээд шивэд ч юм болохоор амар соосоор зоддаг заяа. Яг энэ Япондоо энэ сушинд болохоор тийм амар амтлагч янз бүрийн юмар зоддгоо юм байна. Зүгээр яг байгаа өөрийнх нь одоо байгалийн загсных нь амтыг илүү мэдрүүлэхийг хүсдэг юм шиг байна. Энэ snow crab-ыг амтж үзье заяа. 두달 먹고 사람들이 먹지 말고 약간 두달 먹고 모두 반병이나 하자. 눈 같이 먹어. 그만 먹어라. Snow crab бол үнэхээр гоё юм. Японд бол яг жинхэнэ цэвэр шүшин. Зүгээр хамгийн гол нь загсандаа фокус өгд юм байна. Загсны чанар өндөр байх хэрэгтэй. Янз бүрийн амтлагч юм дээр нэг хийхгүй таалагдж байна. За. Вау. Гоё юм. Йоо, васабын ямар амар юм шууд хамар ингээд сингэн чинь. 나 좋았어. 아리가또 고자이마스.
Бид гурав биш та уг нь болол яг тэр нөө сүшиг хийж байгаа нөө уртлын нөө баар гэдэг штэ. Тэрэн дээр нь сууя гэж бодсон. Тэгсэн чинь нөө жоох хөвгтэй явж байгаа болохоор тэр ихтэй тийшээ суулгадаг юм байна. Тэгээд тусдаа юм нөө ширээтэй газар суулгалаа. Урд нь уг нь жоохон сууж байгаа идээд байгаа бичлэг хий гэж бодсон боловч болж чадсангүй. Хүүхдтэй явж байгаа болохоор угаасаа ингэ тусдаа суусан л дээрлээ. Төвшин бол угаасаа бүр тасархай юм байна. Тунаа нь бол үнэхээр зөөлөн зөө зүгээр ам руу ороод шууд хайлтад алга болчихж байна. Бараг Азийн Нью-Йорк юм ааш. За Шибуягийн тэр амар олон хүн гардаг гарцыг харлаа дээрээс. Одоо хажууд нь зүгээр очиж харъя гэхгүй. Энэ дундуур нь алхаж чадахгүй байхаа нэг нь унтсан хэрэгтэй байгаа болохоор. За яг тэгээ төв рүү нь хүрээд ирсэн чинь пөө хүн амтан бол зүгээр боожгинжээ дөө. Энийг хүн донд тэрэгтэй явна гэдэг бол бас амар харагдаж байна л да. Боломжгүй юм шиг л харагдаж байна. Гэхдээ яг оролдоод үзье. Тэгээд дараа нь Хачикогийн хөшөөг харна. Тэгээд нэг Моорта нэг дэлгэц байгаа гэсэн. Йоо манайхаа хартаа. Энэ Шибуягийн наатлын зүгээр энэ зам гардаг зам дээр нэг ийм хүн цугларчлаа гэж боддоо. Таксиг нь хараа. Таксийн ийм дээр үе юм шиг одоо болтол явд юм байна. Японы хүмүүс айгу стиллэг юм байна. Гой гой уцсан хүмүүс явж байна. Юкатагаа өмссөн залуучууд айгүй их гудмаар яваа зураг хөргөд аруулаа байж байгаа юм байна. Японочууд нь өөрсдөө ч гэсэн. Манайхан Шибуя кроссинг дээр хүрээд ирлээ. Яг энэ зам гардгийнхаа хойд хэсэгт нь бол хүмүүс айгүй бага байд юм байна. Бүр ингээ битүү хүмүүс байд юм багс чи гайгүй шүү. Одоо яг энэ урд яг энэ Шибуя кроссинг нь харагдаж байна да. Минжээ энд явж байна. Нэгүнээ энэ тэрэгэн дотроо унтцсан. За энэчнээс л харахаас Шибуя кроссинг нь ойрхоноос бол вау. Тэр зүгээр бүр ийш тийшээ хараа юм бичлэг хийх маадтай тэ яра. Oh my god. Хүмүүс зүгээр дунд нь зураг авах гэж явд юм шүү. Oh my god. За манайхаа Шибуя стрит сонсныг бол гайгүй юм байна. Өнөөдөр хагасааны орой мөртлөө бас хүн гайгүй байна. Нэг амар бол хүн болоо. Тэг хүмүүс ингэ шууд алхахгүй замын дунд зогсноо гэл зурнууд авахуулаад байдг юм байна. За тэг би та нартын дээрээс харуулах гэж оролдъё. Сая алхаж байхад бол ямар ч тийм тэг байсан. Зүгээр урд хүн зургаад харуулаад ээждэг юм байна. За чамд ямар санагдав яараа? Янз бүрийн барилга дээрээс гэж үзчихснээс зүгээр шууд голоор нь явцсан илүү гоё юм байна. Шүн ирэх юм бол бүр илүү гоё юм. Өдөр бол онцгүй юм байна. Шибуя стритийн үзчихлээ одоо хачхууч шиг. Одоо дараагийн зогсоод эзнээ үлээдэг нөхөө. Нэрийг марцлаа юу лээ? Одоо нөгөө Шибуя стрит чиг энд байгаа байхгүй юу? Энэ тэгээ яг хажуу тийшээ харах юм бол Хачико зогсож идэм байна.
Би хүмүүс ингээ зураг авахудаа замаар гараад дуусчихсэн чинь улаан гэрэл асаал машины ногоон гэрэл асаагүй юу жолооч нар шууд сигнал таал дайрдаг юм байна. Мэдээж ядаргаатай л байдаг ахалтай жолооч нарттэй. За одоо Хачикотогоо зураг авахнаа. Янзын гоё орой байна. Орой болонгот цагаагаар бүр үнэхээр таатай. Гадуур алхаал амар гоё болд юм байна. Үнэхээр гоё байна. Японд ирсэндээ, Токиод ирсэндээ, тэгээ Солонгосоор явсандаа, тэгээ эх орондоо очсондоо, бүх газруудаар явсандаа амьдралд ерөнхийдөө одоо маш их талархаж байна. Гэр бүлдээ их талархаж байна. Хайртай их нэртэй талархаж байна. Хүүдээ бас талархаж байна. Бүгдэнд нь хайртай шүү. За өглөөний минь day 2 дээр одоо Токиогийн төв ороод Team Lab гэдэг нэг гэрлийн музей үзэж байна. Тэгээ ер нь Японд ирсэн хүн болгон тэрийг үздэг байх. Хоёр төрлийнхөө идэм байлээ. Бит хоёр Borderless гэдгийг нь үзэж байгаа. Тийм тэр нь илүү хүүхдтэй явж явах тохиромжтой гинэ. Өчтөр айгу оройдож ирээд арай чүү гэж бослоо. Тэгээ юм хөрхөө өвөө хөргөж үж байна бит хөрх. За тэгээ өнөөдөр яаж өнгөрөхнөө бас харжлаа. Бит хоёр нэг юм төлөвлөхгүй байгаа. Яа тэгвэл жоохон хүүхдтэй явж байхад ер нь бол нэг юм төлөвлөд хэрэггүй юм байна. Зүгээр л үзмээр байгаа юм аа зүгээр л үзхийг л хичээж чинь бит хоёр. Тэгээс хойлохноос бол бит хоёр шүнжэнгөө яваад өдөржингөө яваад ерөөс унтахгүй байсан байх гэж бодож байна. Гэхдээ би бүр өглөө амар хөрхрээд ирсэн үү? Би амар хөрхөрсөн үү? Төвлөр наваас хэрэг би зочсон. Тэгэл цаг 7 цаг болж байгаа юм. Яа за баси нүүрэ будаа бийж энэрийг сэрхээс өмнө гэл. Тэгэл яг нүүрэ будаж дуусаад бийжс чинь нэгнээс ирээл. Өө яг ч юм ярих юм. Чи надад барьж өгч байгаа юм. За баярлалаа. Оо за баярлалаа. Нэгнээ мөө мэдэх би ядчих нэг мөн гаргадгүй юм палаж өмссөн ч. Тэгээ уцаар ингээ аргалж байна. За guys. Таксинасаа буучлаа. Бид хэдий очих ч байгаа газар ийшээ нэг 3 минут алхаал байна. Энэ нөө дээрвийнхаа барилгануудыг орчин үеийн хэв шинжинд оруулаад аюу гой дизайнтай барилганууд байд юм байна. Энэ том барилга байгааз энэ том барилга дотор тэр нөө Team Lab Borderless гэдэг нь байгаа. Надад яагаад ч ер нь Япон, Токио илүү их таалагдж байна. Сөүлээс илүүтэйгээр энэ Токио юу юм аа? Цэвэрхэн юм аа.
Хитрхи цэвэрхэн. Тэгээ заримдаа бас Google Maps-аас худлаа юм аа. Ийшээ ороод ингэнэ тэгнэ гэдэг тэгээд буруу байх юм. Зүгээр энэ security-гийн өвөгөөс одоо хааны болоог асуусан чинь бид гурыг бүр ийшээгээ лефтэн суулгаад одоо ийшээ буунаа гэдээ бүр доошо цог буугаа өрөөд ирлээ. Одоо ийшээгээ эргээ яваарай гэд. Үнэхээр соёлтой юм уу? Жохон Монгол юугаа санд юм байна бас нэг жохон хамаагүй байдлаа. Мэдээ зүгээр ийшээ буугаад иргэн штэ гэж зүгээр тэгээ хэлчих болтгоо заавалчгүй. Доошо цуг бууж ирэх юм гинэ. За бид хэдий орох гээд байгаа газар ийм гоё газар байна тий. Амар гоё fancy газар биш. Одоо тэр урд харагдаж байгаа байхгүй юу? Team Lab Digital Art Museum, Team Lab Borderless Tokyo. Тэргээ заавал энэ үлдээх юм шиг байна. Яа. Вау, минийх хартаа ямар гоё юм бэ? Вау. Нэг нь хурж үзэн гинэ. Вау, минийх юу вэ? Вау. Тэгээ энэ дотроо тогтсон газрын зураг энэ төр гэж байхгүй гинэ. Ер нь зүгээр шууд л яваал explore хийгээл явна гэж. Вау та. Яа, энэ юу вэ? Амар гоё харагдаж байна. За саяных бол бас үнэн кул юм байна. 2-3 минутын зайтай өөр гэрлэн үзүүлрүүдийг үзүүлдэг юм байна. Тойл молийн мэдхгүй мөрөгч хүйдэ. Яг төөрдөг байсан шиг юм байна манайхаа. Тэс ийшээ тийшээ яваал хараад. Вау. Аригато. Вау. Ёо энэ ямар кул юм бэ? Ёо, damn. Вау. Юу юм нөхөө? Юу ээ тий? Вау. Ёо. Вау та. Ёо, толгой эргэж байна. Толгой эргэж байна шүү дээ. Ингээд хүн зүүдэлдэн шүү дээ. Яг тэр зүүдэн дотроо ороод ирсэн юм шиг. Яг тэр зүүдэн дондор алхаж байгаа юм шиг. Вау. Энэ хараа доороо ийм төлтөө. Вау. Гэрэл. Ваа, харин тэнийг хардаа. Ямар гоё юм бэ те минийх үү? Харин тэнд явж штэ. Ваа. Ямар гоё харагдсан юм бэ те минийх үү? Ваа. Энэ одоо юу вэ? Энэ алт юм уу? Нар юм штэ минийх үү? Ваа. Ой, яжина. Бороо орчт минийхөө бороо. Бороо орчт. Ваа. Юу гайхаа.
Тийшээ минь. Игнэ. Сайр гэж. Вау. 맞아, 애들 좀 크게. Энэ юу ороод ир. Ой, мөрөгч хэд юм чи яасан юу юм. District Club юм ааш. Толгой эргээд ах юм. Амар толгой эргэж шин. Өө яг. Яа. Үгүй эргэхгүй хараа. Энэ зүгээр зураг нь ингээд эргэж байгаа шиг мэдрэмж өгж байгаа байхгүй юу? Энэ бичлэг нь. Яа. Сансрын хөлөг цууцсан юм шиг санагдаж байна те. Яа. Яан л та манайх тэгсэн чинь. Mango Mine. What's the Mango Mine? It's a YouTube channel. Oh, YouTube channel. Yes. Arigatou gozaimasu. Thank you. Wow. Mango Mine. манай завстрын зүйл байна. Ёо. Юу дотор ороод ирвэ. Яа, энэ өрөөнүүд нь бол бас янз юм. Ямар вэ? Ямар вэ? Зүгээр хийхгүй байхаа. За битүүрөө юм үзэж гараад ирлээ. Тэгээ нэгэндээ шууд ядраад унтаад гисэн. Энэ хавийн ресторанууд нэрээ онгох ядаагүй байна. Тэгээд өдөрсөө 7-Eleven одоо тэгээ 7-Eleven юм онигири, сэндвич, миний кофе гэсэн байна. Миний ногоон цаг гэсэн байна. Амар цанцаа. Энийг одоо юу гоё юм бэ те? Няма очень интересно. Юу завстай юм аа?
Антид нэг юм энд хүмүүс амар их очрол юм бэлээ. Ялангуяа хоолны газрууд нь амар очтой. 12 нэг үед бол хоол идэх юм бэлээ. Хүмүүс очрлоо ч үгүй. Эртхэн юм уу эсвэл бүр дараа нь 2 3 үед ч юм уу. Гэхдээ нэг өдрийн цайны цагаар өстой нэрээ хүмүүс бий болчтой юм байна. Скол ингээд бид юм идчих амар. Амар гоё зүг юм байна. Яг сүүн зарим гоё сүүн тэгсэн зарим. Юу нэ? Юу нэ? Хай, за юу яцгаана guys. Бид гурав явсараад Токио Tower л байна чинь. Токио Tower дээр ирчлээ. Бас өртөө мэн яг доор нь ирсэн чинь чаас. Хөөх. Эндээс бас амар гоё харагддаг юм аа. Арталтай юм сүмтэй. Аваа өндөр юм байна. Гэхдээ нөө зурагтай амтан шиг л юм байна шүү дээ. Тэ. Энэ аваар жуулчд их яваад нөө зураг морог даруулдаг болоо тэр юм уу? Энэ хараа. Ингээд хог могоо ингээд шууд ингээд хаяа явцаахын зарим нэг хүмүүс яаж байгаа юм бол яг ингэж гоё харагдсан юм байна. Энд чи зураг морог даруулах юм бас янзын гоё гарах юм байна. Хэдэн зураг даруулчаад тэгээ явъя да. Энд нэг барилгын ажил явагдаж байгаа шиг байна. Энэ жижигхэн талбайд одоо амар том барилга болсон шүү дээ. Одоо энэ миний шиг. Хотын төвдөө байгаа ирнэ. Ийм сүм айгүй их байх юм. Тэг яг ингээд нартай хэсгээр алах юм шүү дээ. Тэнгүүт яг нэг саунд сууж байгаа юм шиг заяа. Тэ. Токио Tower-ийнхаа энэ аваар бол ер нь баячууд амьдардаг юм шиг байна. Энэ өндөр барилга нэ дээшээ гарнаа. Йоо, чигсэн болж. За би тэгээд rooftop руу гарах гэж байна одоо. Нэг үний чих гайг байгаа. Нэг ваа гэдэг ороо. Ба. За ирчлээ дээ. Нэг гоё rooftop байгаа гэсэн. Reservation хийсэн үү юу? За Tokyo Tower ингэж харагдаж байна өдөр. Энэ өөрөөр нь өндөр барилгууд маш их байна. Тэнд гүүр нь харагдаж байна. База бараг л Нью-Йорк. Токио ч ер нь Азийн Нью-Йорк юм биш ээ. Намханч барилгууд байдаг. Өндөрч барилгууд нь байгаа. Хартаа аяга харагдаж байна. За тэгээ энэ дээрээс яг яаж харагдаж байгааг харуулъя. Одоо ингээд Mori Tower гэх тааврын 51-ийн давхартыг ингэж харагдаж байна. Nice. Нэг үнээс танер зүгээр суухаа бэлжээ. Үнэхээр сахилахгүй байна аа. Энэ бол өстой үнэхээр гоё газар байна. 51-ийн давхарт тэгээд байгаа шүү дээ. Тэнд баартай юм байна.
За ээж шопинг хийхгээ явлаа. Нэг үнэ бит хоёр хойлох навлдлаа. Бид Minato Science Museum гэдэг музей рүү орж үзэх гэж байна. Айгу хөөх юм шиг үлээ. Ер нь хүүхдүүдэд зориулсан тийм музей маягийн. За тэгээ жоохон чимээгүй байхгүй бол манай хүү унтах гэж ах шиг биш шүү. За бид хоёр музей рүү ороод ирлээ. Тэгээ музей рүү орж ирсэн чинь ийм хараа бэлэг өгч जैन. Ийм стикер Minato Science Museum гэдэг. За би одоо та хэдэд газар хөдлөлтийг шууд симуляшн хийж үзүүлээ. Старт гэдээ дарж байгаа байхгүй. 3 өөр суурьтай байр байгаа байхгүй. Энэ нь болохоор ингээд одоо хөдөлдөг хүрштэй байшин гэж хэлэх юм уу. Энэ нь болохоор дээрээ хөндрүүлэгчтэй. Энэ нь болохоор одоо ямар ч хөндрүүлэгч юу ч хөө байрлал. Ер нь их газар хөдөлдөг ийм газар бол ийм аргаар ингээд байрлагуудаа ер нь шийдсэн байт юм байна. Нэг бол дээрээ хөндрүүлэгч, нэг бол доороо бүрштэй, нэг бол 3 дахь нь юу ч хөө. Тэгээ мэдээж хамгийн хөдөлгөөнгүй байгаа нь бол энэ доороо ийм эрзэнтэй. Энэ бол өрдөөсөө хөдлөхгүй байгаа байхгүй баг л. Энэ дээрээ хөндрүүлэгчтэй нь болохоор арай бага хөдлөж байгаа. Юу ч нь бол өрдөөсөө энэ салганаа бүр унлаа. Ийм байт юм байна. Хурдны галт тэрэг ер нь яг яаж ажилладаг вэ? Техникийн солилцоог нь харуулсан байх шиг байна. Тэгээ энэ чинь ингээ бүх мэдээллийг харуулж байгаа гараа технологи одоо иргэдэг шинжлэх ухааны үгнээс ер нь яаж ажиллахыг таталцлын хүч мөчийн ингээ зураг мага тайлбарлсан мэд харагдаж байна. Япон хэл дээр болохоор би ердөөсөө ойлгохгүй байна л да. Пэйж байгаа байхгүй. Пэйж юу яаж ажилладаг гэдэг бүгдний нийл задаг болгоцсон. Цунамигаас хамгаалсан одоо ийм хамгаалалт ямар байдаг вэ гэдгийг харуулсан байна. Зургаар бас харуулсан байгаа байхгүй. Юм хэдийг яаж ажилладаг вэ? Ер нь тэгээд энэ том хотын ард иргэдийн амьдралыг аюулгүй амар тайван болгоход ямар шинжлэх ухаан байдаг вэ гэдгийг энэ музейгээр дамжуулаад бүгднийг тайлбарлаад өгсөн байна. Одоо жишээ нь энэ болохоор одоо гүүрний кабел гэдэг шүү дээ. Одоо гүүрийг барьж тогтоож байгаа. Тэр том утаснууд ч одоо дотроо ямар үйдэг юм бэ гэдгийг харуулсан байгаа байхгүй. Одоо энэ том гүүрийг гэхэд одоо энэ барьж байгаа энэ утас нь ийм нарийн төмөрнүүд байдаг бах нэ. Японы газрын зураг байна. Тэгээ дээр нь ингээд дараа дрон нисгэж ингээд хүүхдүүд тоглож харуулж байна. Энэ бас айгүй сонирхолтой тоглоом байна заяа. Энийг тоглоом байгаа шүү дээ. Энэ ингээд хөөд байгаа шүү дээ. Дээш нь ингээд бөмбөлөг ингээд цацах юм бол энэ доошоо явах уу эсвэл дээшигээ хөөрөх үү гэж байгаа байхгүй. Яах нь хэдүүлээ харцгаая заяа. Хөв. Бөмбөлөг ингээд цацсангууд энэ шууд доошоо ингээд шууд живж байгаа байхгүй. 2 давхар музей байсан юм байна. Би 1 давхар гэж бодоод байсан чинь. Энэ хараа цунами симулятор гинэ. Цунами симулятор хараа. Цунами бол яг юу болдог вэ гэдгийг одоо энэ чинь харуулж байна. Нараа ингээд асуулт хариултын тэмцээн шууд энэ чинь ингээс явуулт юм байна. Тэгээд энэ чинь хүчтэй бороо орсон үед ер нь яаж амьд үлддэг вэ? Хүчтэй шуурга ер нь яаж үүсдэг вэ гэдгийг харуулж байна. Энд бас ингээ хөөрхөн театр шиг юм байт юм байна. За манайхаа яг гоё бичлэг хийгээд явж байсан чинь камерны цэвгэн дуусчлаа. Тэгээ нөгөөний умдцсан юм чинь хэдүүлээ одоо сэрэнгүүт нь шууд өгөхөд нэг бэлэн хоол олохгүй болохгүй. Ер нь одоо энэ нэг ресторан янз бүрийн юмнуудаа олохдоо бол зүгээр Instagram интернэт л хайж ажил гоё ресторанууд олж байна дөө. Гэхдээ ирснээс хойш яг нэг гоё шүшээний ресторан руу ердөөс орж чадахгүй байна. Яг өчигдөр нэг гоё ресторан руу орсон заяа шүшээний. Тэгээ шүшээ нь үнэхээр гоё байсан. Тэгтээ нэг асуудал нь болохоор нөгөө битээр хүүхдтэй байж байгаа болохоор яг нэг юм урд нь ингээд нэг хийгээд ингээд тавиад өгдөг тийм суудлаа байдаг шүү дээ. Тийм суудлал дээр суулгадаг юм байна. Тус нь ингээд ширээ сандал дээр суулгацдаг. Ингүүд нэг жоохон кафку гэх юм уу. Кафтай яаж шүшээ идэх вэ гэж бодсон чинь кайтен юм байлаа. Кайтен гэдэг нэг урсдаг шүшээ гэдэг шүү дээ. Ердөөсөө тэр л юм байл. Хойно хараа. Цагдаагийн машин ийм шишээ мэт юм шүү дээ. Сүртэй л юм байна. Орой маргааш буцах юм чинь өнөөрөө нэг гидсээ бүр дүүртэл шүшээ идээгээд
би нэг жоохон Instagram ухлаа. Ер нь яг нэг локал энэ Японд нь байдаг хүмүүс нь ямар яг суши идэм бэ гэсэн чинь Торитон гэдэг нэг тийм цэцэг тийм суши байт юм байна. Суширо гэж бас байд. Суширог нэгтэй Минжэп дээр идчихсэн байхгүй юу? Үгүй гадаад чи юу амир салхилаад эхлэв. Тайфун болно гэсэн юм байгаагүй дээ. Байж байгаа л гинт бороо ороод асгарчдаг гэдэг байгаа шүү дээ. Торитон гэдэг тэр сушины газар руу очиод тэгээ та чадвал харуулъя заяа. Жижигхэн талбайтай газар чинь нөө тэрэгтэй хүүхдээ авч явна гэдэг чинь бас л том чаленж юм байна шүү. Нэрээ тоглоомчгүй. Хүүхдэд хоол олно гэдэг бас аюу ядаргаатай. Уг нь бол нэг бандан зандрах нэг тийм өгчмөр байгаа байхгүй. Гэтэ аюу хэцүү заяа. Яг тэр газрыг олоход хэцүү. Тэгээд оллоо гэхэд тийжэн ингээд тэрэгтэйгээ сууж болдгоо ч юм уу. Ер нь тэрэгтэй хүүхдтэй явахаар бол метронд хамгийн хэцүү. Гой шүшээ баар руу ингээд ороод гой шүшээ идэх боломжгүй. Бусдаар бол гайгүй заяа. Ер нь хөвчлийн таксигаар явах юм бол зүгээр. Хэрвээ жоох хүүхдтэй явж байгаа бол. Гэхдээ такси нь бас үнэтэй. Ер нь бол үнэтэй. Солонгосоос бүр хамаагүй үнэтэй. Солонгос чинь бид гурав чинь бол ер нь таксидаа яваадсан байхгүй юу. Гайгүй үнэтэй бас болохоор нь. Харин Японд ирээ такси харсан чинь шууд айгүй үнэтэй болж хувирж илээ. Гадаад ихтэй цагаагаар айгүй гоё болцсон байх юм. Айгүй гоё сэрүүхэн гоё болцсон байна. За одоо нэг ресторан дээр очиод нэгүнээд нэг идүүлэхээр аятайхан хоол өгөхгүй бол цаадах ч одоо тэрээзтэй бөө юм болно шүү дээ. Ээж нь одоо шопинг хийгээд Шинжуку явсан. Тэгээд ээжигээ эртэл бид хоёр аятайхан шиг байжгаад ээжигээ залгаж уурлуулахгүй шиг байж ахгүй болохгүй шүү дээ. Өнөөдөр нэг гоё десерт идэх юмсан. Би яг нэг гоё өссөн десерт идэж чадахгүй яваад байна. Ингээд тийшээ ингэсээр гал ердөөсөө энэ хэдэн хоног бол дуусчлаа. Солонгост 7 хоног болох биш. Ер нь энэ Японд илүү олон хоног болох хэрэгтэй байсан юм байна гэж бодлоо. Одоо яг ихтэй тэгээд Солонгосын ч үзчихлээ, Японы ч үзчихлээ. Маш олон газараар явлаа. Тэгээ хамгийн амар нь та хэд боддоо хүүхдтэйгээ заяа. Тэрэгтэй. Тэгээ ингээд Солонгос, Японыг үзэж гинэ гэдэг бол ер нь бол хүүхдүүдтэй хүмүүс мэдэндээ маш том амжилт авахгүй юу. За ийм байна. За guys, би 7-Eleven ороод тэгээ өөрийнхөө идмэр байсан нэг юм авчлаа. Одоо нэг ийм бичэм байгаа байхгүй юу. Өөрийнхөө идмэр байсан нэг кейк хайсан ч байсангүй. Нэг юм сандвич үүдэн штэ. Дотроо кремтэй жимстэй тэр байсангүй. Борцог авлаа. Дотроо кремтэй юм шиг байна. Халааж өгд юм байна. Аамсч үзье. Оо. Дотроо цагаан кремтэй юм байх чи зүгээр юм талах байна. Уг нэг кремтэй гоё наамсмаар байсан байхгүй юу. Яг нэг гоё юм яг 7-Eleven дотор халаагаад өгд юм байна. Энийг даалт хийчих. Угаасаа би саяныхаа идэхгүй юм байна. Кремтэй гоё юм идмээр байсан. Саяныхаа даалхтаа ийм гоё самарны юм сүү авсан байхгүй юу. Энэ сүүг нь ядаж гоё. Энэ сүү бол гоё ш. Хажууд нас нэг үнийг гаргалж унтуулах гэсэн. Тэнийг хүүхдээ явах нэг бас нэг ядаргаатай юм. Дотгошоо оронгууд байшны савраа оронгууд амар хөтөн заяа. Хүүтэн үлээн гараад ирэнгүүт аюу халуун. Тэнгүүд одоо энэ халуун хүүтний энэ ялгуурлыг одоо жоох хүүхдээ явж яхад гарахад аюу хэцүү байхгүй юу. Дотгошоо оронгуудаа шууд хүүхдээ ямар хучин. Тэгвэл бол одоо тэр нэг AC-ний ханаад манад янз бүрийн ханаад манад хүрэх эрсдэлтэй. Угны ард Токио Тавар гэдэг байгаа шүү дээ. Токио Тавар харагдаж байгаа байхгүй юу. Тааж нэг сонио. Балер шээс үнэртэй дах яг энэ хэсэгт. Энэ хэвд одоо тэгж хүмүүс шээс юм бах та. За тэгээ бас нэг юм авсан заяа. Энийг минжээд амсуулна. Энэ одоо яг юу юм бэ гэдгийг би сайн мэдэхгүй байна л та. Traditional Japanese rice dessert цаглаар навцсан. За нэгүнээс ирчих гээд байна. Нэгүнээс ирчлээ. За би та хэд гялс харуулчих зүгээр. Одоо нэг ийм байгаа байхгүй араа. Ийм. Тэгээ энэ дэр нь одоо энэ бор юм хийд юм шиг байна заяа. Энэ ард нэг сонгуул шиг нэг юм болоод ах шиг байна. Хүмүүс нэг сони юм цагаан юм ингэртэй нэг сонин цагаан юмнууд зүүцсэн. Бөөнөрөө цугларцсан. Тэгээ алга ташаа зогсоод ах. За гялс харуулчих. Нэгүнээс ирчлээ. Одоо нэг ийм сони юм байгаараа. Гоё юм уу? Гоё юм байна. Дээр нэг нь бор цацсан юм нь 13 хэсэг юм байна. Манай нэгүнээс ирчихлээ. Миний үе шахаа амарсан авда. Шахаа амарсан уу? Энэ 13 хэсэг. Тэгээ гоё, зөөлөн. Яг тийм биш. Энэ 13-ыг хийсэн ч хэрэг байна. За явах уу миний хөө? Мүлч нь авда. За идүүлээ явъя. Идүүлээ одоо энд нэг нөө хайгаад байсан ресторан олцсон.
Одоо хэдүүлээ штэ. Ресторан руу ороод нэг үнэг хаалцгаая заяа. За нөгөө газараа ороод ирцээд өглөөж юм. お待たせしました。 Yes. So last order is 9:50 p.m. Okay. Yes. Number 14. Okay, thank you. 14番にお願いします。はい。ようこそ。いらっしゃいませ。 За эдний сайлман аягүй гоё гэж хэлээ. Тамаас 11番にお願いします。ようこそ。いらっしゃいませ。 газ идээд явахгүй бол фокус нараа энэ хоёлаа гэсэн. Үнэхээр гоё. Энэ болохоор тунаа. Ярих юм байхгүй зэ. Амар гоё фрэш. Амар гоё амттай. Тасархай. Яа дараагийн захиалсан юм ярьж байна. Йоо. Өмнө тасархай гэхгүй юу. Шарсан сайн. ийм урт. Үнэхээр гоё. Дараагийнхнаараа ийм томсаа юм. Ийм гоё юм бас ирлээ. Үнэхээр загсны quality нь бол бүр next level юм байна. Үнэхээр next level. Гоё юм. За ёо энийг арай. Том. За удаан очирсны бол хэрэг гарлаа манайхан. Дараагийнх нь ийм цагаан загс байна. Бурьё юм. Юу ч хэлэхгүй. Чи толгой хэрэгтэй дээ шүү. Бүр гараа харцгаа мартцсан сууж байгаа. Эсгэрийг юу н очилж ийсэн бэл дээр байсан байл та. Тэгээд ингэж амар очилж байдаг юм яаж мэдээ тий. Тэгээд уг нь эмчтэй тэгээд нөгөө нэг юм үзэхтэй сая гоё юм үзэхтэй тэгээд эргэж чадсангүй. Хоосон нөгөөс гоё юм кайтен суши нэрсэн. Яг ч гэсэн энийг бол идлээ гэхдээ энэ нэгний хоёрыг ганцаараа нь явуулсан болохоор жоохон тийм амар satisfied биш байна. Сэтгэл хангалуун болоо гэж чадахгүй байна. Оо, окей. Arigatou gozaimasu. За arigatou gozaimasu. Яа энэ Хоккайдо гэдэг газраас ирсэн. Одоо салмны төрс энэ бүр үнэхээр гоё харагдсан зүйл. Энийг шууд нэг юм. Яа бүр хэл хөөхгүй зөө. Омега дэд шүү дээ. Омега тосмос янз бүр юм. Түр саяныхаас өөр нэг идээ. Тэгээ баг бүтэн жилийн хэрэг цаг авчихсан. Одоо энэ болохоор сой соус нь ингээд дүрж байлгасан тунаа. Араа ийм тунаа. За одоо зүгээр яг жинхэнэ Японд ирсний хэрэг гарч байгаа зөө. Жинхэнэ шишээ ийм л байх хэвээр юм байна. Грэм шигтэй ба. Будаа нүртэл яагаад юм гоё юм. Тэс шүний хамгийн гол зүйл будаа.
За миний захиалсан мөрөөд ирлээ. Юу захиалсан бэ гэхээр шарсан сайдал маа. Нэг гоё харагдаж байгаа. Хараа. Йоо нүүн харалтаа. Оо хараа юм. Биднийхээс ирээд идэх юм бол яг сайн шарсан сайн байсан л идэх юм байна. Оо брамт мөрөнхөө байна. За одоо энэ болохоор шарсан шимп. Дээр нь жоохон бэлтгэвтэй. Тэгээ жоохон майонез тавиад тэгээ шарсан байна. Нөгөө хоёр яаж байгаа гэдээ санаа зовоод би өдөөс тухтай идэхгүй байна. За өнөөдөр оройны хамгийн сүүлчийн захиалга. Хоккайдогоос ирдэг юм шаалмаг гэсэн. Хараа ийм том шаалмаг гэж одоо юу вэ? За. Энэ хүртэл натаа зөв хаалсан баярлалаа. Энийг нэг сайн хараад авдаг юм. Торитогийн эдний широо нэг авахад угаасаа алдахгүй юм. Шинийн quality загсан quality бүр амар next level quality та. Okay bye guys. Үнэхээр тасархай шүшээ идлээ. Сэтгэл хандлаа идлээ бүр. Японд ирсний хэрэг гарлаа манайхаа. Хүчээс шүшээгээ идчихлээ би. Үнэхээр тэгээ бүр явж үнэхээр тасархай байгаа газар. Бүр нэг сэтгэл дүүрээд гоё болчихлоо заяа. Одоо нөгөө хоёр руу очие да. Please. Carly, please come lift the ball, please. 누구네? Baby shark. Энэ удаагийн бичлэгийг Cinnamon аппликейшн дэмжиж ажиллагааг дуулгахад таатай байна. Хэрвээ та Европоско Солонгосоос үзэж байгаа бол ямар нэгэн болох үтггүй Facebook-ийн зарыг харж мөнгө шилжүүлж байснаас найдвартай төрийн шуурхаагаар нь Cinnamon аппликейшнаа татаад Монголдоо хайртай хүмүүс рүүгээ мөнгөн гуйлагыг хийгээрэй. Үргэлжлүүлээ бичлэгээ үздэцгээе. Cinnamon аппликейшнда баярлалаа. Минжээ шилээ алгуулчихжээ. Хайрын шил.
Уг найзууд нь бэлгэлсэн гоё шил байсан. Манай такси тийм зогсож байна да. За такси ирсэн. Yes. Drove into the Chudoro and the sea bream and the ring tuna and also yellowtail and squid and this sardine, salmon and also scallop and this is butterfish, kind of codfish with the edge process and the wagyu beef. Yes, arigatou gozaimasu. Thank you very much. За манайхаар та ваа. Ёо, ингээд 10 төрлийн одоо нэгийг гараад ирж байгаа байхгүй юу? 10 төрлийн байт. Тэгээс явж шөнийн 1 цагт идэх гэж байгаа шүшээ маань баг энд идсэн хамгийн гоё шүшээ байх юм биш үстэй. За идлээ. Шөнийн 1 цагт идэж байгаа юм. Үнээр гоё баг байна. Өөх махных нь зохилдгоо гэж байгаа шүү дээ. Тэр нь бүрээ үнээр таарсан. Манайхаараа scallop ихээр боллоо шүү. За идлээ шүү. Яа. Манай аав ээж чинь шведээс шүшээ ажилладаг байхгүй юу? Би шүшээ ерөнхийдөө их иддэг. Аав ээж дээр очихтой ч юм уу одоо юу ресторан дээр бол байнга идэнэ. Тэгээ шөнөж юу залхсан байсан байхгүй юу? Тэгж яагаад одоо Японд ирээд яг нөө Япон шүшээ гэдэнгүүт одоо швед ижсэн шүшээнээс бүр амар одоо өөр гэх юм цааш юм. Гэхдээ зүгээр яг энд ингэ идэж байгаа болохоор гэдэг утгаараа аюу гоё байгаад байна. Утга нь өөрөө гоё л доо гэдэг шиг
Тэгээ дээрээс нь одоо энд хидж байгаа загснууд нь бүгд fresh ирж байгаа гэж бодглоо гоё байхгүй юу? Би одоо ингэ шөнө идж байгаа шөний газар болохоор тийм учиргүй амар тийм чанар сайтай бол биш байх л та. Гэхдээ шөнийн 1 цагт идж байгаа гэхэд тэгээ дээрээс нь презентацийн үнэхээр гоё хийлээ. Одоо гоё яриа өдлөө. Энэ бол гоё газар юм. Шөнийхөө бизнесийнхаа яг дээр нэг жижигхэн васаби пак гэх ингэ түрээд өгч байгаа байхгүй. Нүүдэр үнэхээр nice. Сая би яргаа загснаас амслаа. Яргаа загсна. Миний шивэд хийжсэн яргаа загснуудаас өөр амттай байна. Яг юу гэж хэлэх юм. Одоо энд ерөнхийдөө ямар нэгэн соусаар сүшигээ заддаггүй. Ердөөс яг гол нь загсныхаа амтыг мэдрэх байхгүй. Тэнгүүд одоо загсныхаа амтыг мэдрэхэд туслаад жоохон васаби игээд өгч байгаа юм. Тэгээ тэр утгаар үнэхээр гоё. Тунаа амсч үзье. Тунаагийнх нь өнгийн ардаа. Тунаа нь бол гоё харагч. Энийг бас амсч үзчихээ хэдүүлээ. Энэ бас аягүй гоё харагдаж байна. Бас яг тунаа юм шиг байна. Янзын гоё. Шөнийн 1 цагт би идэт байгаа болохоор одоо бүр илүү гоё exciting байна гэх юм уу. Одоо ямар нэг юм дөрмийг зөрчихлөөр нэг гоё санагдаад идэв штэ заримдаа. Эхлэх гутж байгаа юм шиг. За. Нэг ямар загс гэлээ би мартчихжээ. Тэгээ васабиг нь угаасаа дотор нь амталцаа болохоор соёнд васаби дүрх шаардлагагүй. Саяны загс ямар гоё амттай юм бэ? Га уусаад алга болоод байна гэдэг штэ. Бүр яг тэгж уусч алга боллоо. Энэ бол гоё шүү. Зяа энэ дараагийн байт. Энэ бас амар гоё загс байна. Уйг одоо нөө хоньны сүүл гэж ярьдэн шүү дээ. Хоньны сүүлийг идэхлээр нэг гоё байдаг шүү дээ. Бүр яг тэрэн шиг аягүй гоё амттай. За, энийг идчихье. Тэгтээ хажууд хүмүүс байхгүй. Би ганцаараа сууж байгаа болохоор бас нэг жоохон эвгүй юм байна. Дүүрэн ингэ сууж байгаа ресторан руу хүмүүс их таадагддаг шүү дээ. Хүмүүс их сууж байгаа ч мэдээж гоё байгаа гэдэг шиг. Сардын загсыг идүүлээ. Амсч үзье. Загс болгоны амт нь бүр өөр байна. Загс болгоны би нэг амттай гэж бараг боддог байсан. Одоо би та хэд буудлынхаа дээшээ террас руу гарч үзүүлээ. Буудлын маань террас бол үнэхээр гоё юм билээ. Хөөе. Хардаа. Манай буудлын хамгийн дээдлийн давхар. Тинчээ одоо нөгөө Skytree гэдэг төглөө. Аним дээрээс нэг харддаг нэг дүрслэлийг харуулъя заяа. Яг тэр нэг барилгуудын дээдлийн анивчж байгаа улаан гэрэлнүүд байгааз. Яг нэг аним дээр нэг үздэг нэг тийм дүрслэл байгааз. За окей. Guys, та юу их мэдж байгаа? Like, subscribe дарахаа бити мартаарай. Өмнө дээрээс нь доор комент хэсэгт хамгийн таалагдсан хэсгүүдээ биччихүүлдээгээрэй. Өмнө дээрээс нь бичлэгээ бүгдээрээ таалагдсан болвол найзууд руугаа явуулаарай. За манайхан бид гурав явах чинь. Одоо нөгөө онгоцныхоо буудлын шууд явдаг богоно суух чинь. Би өнгөөс өвнөр алчлаа. Тараа. Ингээд яслаа тавьчихсан юм. Метроны картыг ингээд шууд аппликейшнийг татаад Apple Wallet руугаа хийгээл ингээд дараал авчих юм байлээ. Тэгэхгүй заавал нөгөө карт аавн ингээд тийм картаа мартсан яасан
цэнэглэн энд гэдэг айгу уддаг юм байлээ. Тийм болохоор шууд утсан дээрээ татчих аваад Apple Pay-гээ төлөөл сунгаал бичвэл амар юм байл шүү. Тийм тэгээ өнөөдөр бүр амар гоё сэрүүхэн бүрхэг байна. Одоогоосаа энэ 7 хоног бороо орно гэсэн. За тэгээ бид 3 солонгосны кончод нөгөөдөр буцнаа. 2 хоног юм тий. Нэг өдөр 2 шин. Тэгээ хүмүүс нараа ингээд Азмас дээрээ царай мараа амар гоё болт гэсэн. Минийх байхгүй бүр юм. Энэ араа энэ том яг энэ хүмсгний гарцсан одоо амар том нөө толгоог ботго байл. Бүр шахчмаар л дандаа юу ч байхгүй толгой. Төгөлдрийн царай амар гоё болцох хэвээр амар гоё. Бодлоо яриад. Нэр чиний гам глови болоо. Энд дэгараа ийм тойл тавьснаа. Доор нь gym-ийн personal trainer мэнэр гэсэн бах юм. Тэгээ яах юм? Дарган туранхаа гарч байгаа энэ gym бүртгүүлэх юм байна л та. Сонноос би нэр өчтөр нүдний шилээ марцсан нүдний шилээ хайсан гээсэн. Хаан гээсэн хайсан мэддэхгүй байна. Сүүл би нэг пампсыг сольж явах нь толгон дээрээс авахгүй юу. Тэгээ би авчаад керман дэгээд тэрнээс хойш яаснаа бол санахгүй. Ууд мөчтөр инквестээ би танд ярьж өгье. 8:30-аас бид нэр тэр team lab ботаникл хэлв. Тэрийг үзэх байсан байхгүй юу. Тэгээ би төгөлдрийг үзэхгүй гэж үзье гэсэн. Тэгээ билетийг авсан. Тэгээд яасан байх нь 8:30 гэхэд төгөлдрөө амжаагүй. Нөгөө нэг сүшинийхэн газар ноочтой. Бараг 70-60 хүний хойно байсан байжээч эднгээ суудсан цаа. Тэгээ нэгүнэ битүүний гоё оморайс ицсэн цаа. Битүүр бэлэн болчиход байдаг төгөлдөр хүлээгээл байдаг. Тэгээ би өдөр нөгөө нэг шопинг хийчих чинь намайг чи шопинг гэсэн одоо би туртай сүшигээ идмээрээ. Тэгэхээр заахгүй битүүр явж чи араас өрөөдрий. Тэгээ битүүр яваад юм уу зэ. Тэгээ төгөлдөр бүр шүүл тарж ахт нэрж байгаа хгүй. Тэгээ би гинт шилээ хаагаа. Тэр оронд чи бөө босоо би ч нөгөө таксинд суух гад миний өвөр ажиллахгүй. Тэгээд шууд нөгөө замаас таксинд сууж муугаал тэр мэргээ ихч мэхээл хүүхдээ машинаар оруулж мороолаа. Тэгээд төгөлдрийг амдаа араагаал. Сүшиг ин хараахал. Тэгээд бөө болж очиод битгүү тэр дунд л гээгдсэн байх гэж би бодоод байна. Тэгээ миний хайрын шил. Миний хайрын шил штэ. Миний хайрын шил. Ямар гоё шилээлаа, ямар гоё бэкграундтай шилээлаа. Манай дахиж авч өгөхгүй шүү дээ. Би тэгээ Японд дээр нэг юм бодлоо. Муу юу н 10 ходоотой байхгүй яава тий. Тэгсэн бол зөвхөн дураараа ийшээ харц нэг зүшээ идэл, ийшээ харц нэг рамен идэл. Дураараа идэхгүй юу? 3 хоног чинь тэгээд хангалттай өсчихсэн юмнуудаа идэж амжсангүй шүү дээ. Юу юу гэдгээл ходоод өрчих тий. Энэ аягүй гоё юм байна. Тэгээ сая минжээ ярьжсэн нөө шилээ адуудагцсан гэд тэгээд солонгост очиод заавал Gentle Monster шил аавна гинэ. Аваа. Амар бөхчөн болохоор нөгөө нэг халуунд хүнд ерөөсөө идэх хүсэл байдгүй шүү дээ. Тэг бараг өдөрт нэг юм уу 2 муу л идчихээн. Тэгээ өөрөө гинт нөгөө нэг өснөө санаад цэвэрлэрнээс юм авч идэх ч юм уу те. Тэгж л байна. Тэрнээс бол хамгийн ихэр бол амал цангатай байна. Юм угаал байдаг. Тэг занжаагаад би Gentle Monster ам заяа.